Та хэд үндсэн хуулиа уншиж байсан уу? Хэрвээ уншиж амжаагүй бол өнөөдөр цаг зав гаргаад заавал уншаарай. Учир нь анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн өнөөдөр тохиож байна. Аливаа улсын тусгаар тогтнол нь үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тэгвэл тусгаар тогтнол хүний эрх хэрэгчлөөний баталгаа болсон анх дугаар үндсэн хуулийг 1924 оны энэ өдөр баталж байжээ. Уг анхны үндсэн хууль батлагдсанаар манай улс 20 дугаар зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэд үзэгдэл бүгд найрамдах байгуулалт шилжин орсон Аз ТV анхны улсын нэг болсон юм. Үндсэн хуульд хүний эрх хэрэгчлөөг эрхэмлэн дэдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон ард түмний аж амьдралд олон дэвшилтэд ахиц өөрчлөлт гарсан. Улмаар бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Их түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сарамгчийн луга адил гэдэг шиг өвөг дээдсийн зүрх зоригоор бүтсэн үндсэн хуулиа уншиж түүнийг уриалах нь бидний үүрэг. Тиймээс Монгол улсын тусгаар тогтнол хүний эрх хэрэгчлөөний баталгаа болсон анх дугаар үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг танин мэдэж ирээдүйн хойш үедээ өвлүүлэн үлдээе. Бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн санан тунхаглах ирээдүй.